Монголын хувьсгал намын дарга инх баяр болоод намын дэд дарга Эрдэнэжин нарыг нэр дэвших хүсэлтийг сонгуулийн ерөнхий хороо хүлээж аваагүй. Мөн түнчлэн олон 10 Монгол Ардын хувьсгал намын гишүүдийг нэр дэвшүүлэхгүй эрхийг нь боож байна хэмээн үзэж Монгол Ардын хувьсгал намын дарга инх баяр тэргүүтээ 17 хүн үнсгэлэн зарлаад яг одоогийн байдлаар 60 гаруй цагийн хугацаа өнгөрөөд байгаа юм а. Энэ хугацаанд дүүргийн эрүүл мэндийн нэгдэл болоод эрүүл мэндийн яамны зүгээс өсөж байгаа хүмүүсийн эрүүл мэндийн байдалд ямар нэг байдлаар санаа тавьж эмнэлгийн тусламж үзүүлээгүй байна. Тэрж бүхэл ганц ч удаа эрт даралтыг нь хэмжиж үзээгүй гэдгийг Монгол Ардын хувьсгал намынхан хэлж байгаа юм а. 3 жилийн өмнө Монгол Ардын хувьсгал намын дарга инх баяр өсвөлэн зарлаж өнөө хүртэл биеийн байдланд докторч ойгүй. Эсийн төвшний задралтай гэсэн онцтой явсаар байгаа юм а. Үе үе бүгд найрамдах Солонгос улсад очиж эмчийн хяналтаар эмчилгээг хийлэгдэг. Харин энэ удаа ингэж өсвөлэн зарлаж байгаа нь мэдээж өөрийнх нь эрүүл мэндэд маш их эрсдэлтэй асуудал юм а. Өчигдөр шөнөөс эхлэн биеийн байдал нь муудаж хавгнаж даралт нь ихэлсэн талаар ойр дотных нь хэлж байсан юм. Харин Монгол Ардын хувьсгал намын даргын хувьд улс төрийн тэмцлээ өөрөө зогсоохгүй гэдгээ мэдэгдэж байгаа юм а. Гэтэ явдаг энэ ядар хялтдаг үүсэлт чинь өөрөө амархан зүйл биш учраас энийг заавал дагаж ядардаг, бас тэрэг толгой өвддөг, цусны даралтанд өөрчлөлт ордог. Гэх мэт юм одоо өөр давхартай. За тэрийг одоо тэсгэл хэрэгтэй. Ямар нэг холбогдох байгууллага тантай ирж уулзсан. Тэг яг эмчнэр ирж биеийн дүзлэг хийсэн. Өөрчигдөр тэрнээс хойш одоо бас тогтвол биш гэдэг хаяа эмчнэр ирж үзэж байгаа. Өөр ямар нэг одоо төр засгийн байгууллагаас ялангуяа одоо энэ сонгуульд оруулах эрхийг хангах ёстой үүрэгтэй байгууллагаас ирж үзсэн байхгүй. Өчигдөрхөн Америкийн нэгдсэн улсын конгрессийн гишүүн Монголд ажиллах үеэр их хурлын даргатай уулзаж Монгол Ардын хувьсгал намын дарга экс ерөнхийлөгч инх баярын талаар асууж тодруулсан. Энэ үеэр хурлын дарга 2016 оны 9 сараас хэрэгжиж эхлэх эрүүгийн шинэ хуулинд инх баярын ялтаа байх хугацааг нь заасан харин түүнээс өмнө ялтай, хувьдаа бол би түүний ялтаа байх хугацааг зайлшгүй тодруулах шаардлагагүй хэмээн үзэж байгаа талаараа их хурлын дарга гам нээсэн. Харин Монгол Ардын хувьсгал намын дарга өөрийгөө дараах үндслүүдээр өршөөгдсөн учраас яа харахгүй ерөнхийлөгч болоод ерөнхий сайдын даалгавраар түүний хавчин гадуурхаж байгааг дуртад авлаа. Надад бас хэрмэлдүүлж хүчээр тулж өгсөн 153 гэдэг ял бол 2015 оны хуулиар өршөөгдсөн. Тэгээд тэр хуулиндаа бичсэн байгаа дээжүүхийн тайлбарлаж бичсэн байгаа. Энэ хуулийн тодорхой зүйл заалт өршөөгдсөн бол тэр өршөөгдсөн зүйл заалттай холбогдлоо тэний үр дагавар болсон тэр ялтай ялгаа асуудал бас өршөөгдөнө гэж бичсэн байгаа. Энэ цагаан цаст дээр хараад тийм учраас би бол одоо хоёр өршөөлийн хуулиараа бол өршөөгдсөн. Тэр утгаараа ялгүй болцсон хүн байхгүй. Тийм учраас тэр бол одоо 9 сарын 1-нд хэрэгж эрүүгийн хуульд огт хамаагүй өнөөдөр ялгүй болцсон. Тэрийг одоо улаан цайн энэ цагдаагийн байгууллага сайхан бэлгийн даалгавраар иргэд орчны даалгавраар намайг сонгуульд оруулахын тулд сонгуульд орвол ард түмнийг сонгочих гээд байгаа учраас зориуд одоо зохион байгуулалтаар хууль зөрчиж өөрсдөө энэ ялгүй байдал үүсчихэд байхад бол тийм бичгээ хийж өгөхгүй удаах янз янзын хөдөлгөөнд тайлбар тавих зэрэгээр одоо хандж байгаа. Яг өчигдөр бол энэ бичиг бол бидэнд бол мэдэгдэл ирсэн л те. Тэгээ энэ бол бид нар бол анх бол бичгээ бол 28-нд бол ингээд жагсаал цуглааны асуудал ингээд зохион байгуулна гэдэг 27-нд бол бид нар асуудал тавьсан. Тэгээд тухайн үед бол зөвшөөрөөгүй. Одоо зөвхөн зөвшөөрөх эсвэл зөвшөөрөхгүй хэлэх эсвэл тэ үндсэн хуулиар олгогдсон одоо эрх байж гэн дээр нь жагсаал цуглаа их журмын тухай хуулиар бол одоо дагуулга нь бол өөр одоо энэ бол мэдэгдлээ бүртгүүлээ ингээд жагснаа л гэдэг ийм л байдлаар хуулийн одоо өөрчлөлт тухай үед орж ирсэн. Тэгээд манай намын гишүүд дэмжигчид идэвхтнүүд бол шаардлага тавьсан. Ингээд ойлголцоод дахиад одоо бидэнд бол боломжийг өмнө зөвшөөрөхгүйгээд одоо өөрсдийнх нь дураар хэлдэг тэр үгээрээ зөвшөөрөхгүйгээд байснаа ингээд зөвшөөрсөн. За тэгээд бид нарт зөвшөөрслөө гэхдээ бол хугацаа заасан 29-ний одоо 9 цаг хүртэл одоо гэж хэлсэн. Тэгээ энэ хугацаа одоо дуусаад аймаг цагаар дуусгар болж байгаа шүү гэдэг энэ одоо зүйлийг хэлсэн. Гэхдээ бид тэрнээс өмнө бол багтаж бид энэ ажлаа одоо 6 сарын 5 хүртэл одоо энэ өсвөлэн энийг бол үргэлжлүүлнэ гэдгээ бол мэдэгдсэн байсан.
Ийхүү баасан гарагаас эхлэн үлссэн Монгол Ардын хувьсгал намынхны бие өнөөдрөөс эхлэн муудаж эмнэлгийн ямар нэгэн тусламж үзүүлэхгүй байгаа учраас өөрсдийн таньдаг мэддэг эмч нараа дуудан үзүүлж байгаа гэдгийг намын гишүүд нь хэлж байлаа. Тэд одоогийн байдлаар улс төрийн өсөглөнгөө зогсох боломжгүй. Мөн түнчлэн энд хинч албатан хүчээр биш ихтгэл үнэмшлийн хүрээнд өсөж байгаа учраас зогсох бодлого байгаа гэдгээ дуулгасан. Учир нь өсөглөнд хэрвээ хин нэгний хүчээр оролцуулсан бол улс төрийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл болдог гэж үздэг учраас тэд өөрсдийн ихтгэл үнэмшлээр өсөж байгаа учраас сонгуулийн ерөнхий хороо шаардлагыг нь хүлээж автал үлснэ гэдгээ мэдэгдээд байгаа юм а. Бид үзэгч та бүхэндээ энэ талаарх мэдээллийг цагаалталгүй хүргэх болно. Өдрийн тойлд уян мэдээлэл.